Дөрмийн өмнө байгаа үнэт зүйл дээр бол манай нам бол ерөнхийдөө баруун төвийн чиглэлийн нам. Манай нам дотор хэд хэдэн тийм үнэт зүйлийн хүрээ бүлэг байгаа. Зарим хэсэг нь консерватив маягийн үзэл санаатай. Зарим хэсэг нь илүү одоо хувийн эрхчлэлээр төрийн орцог бүр бага бастай гэж үздэг барууны чиглэлийн зарим хүмүүс тэн дотор байгаа. Зарим хүмүүс энэ нам дотор яагаад ороод ирсэн юм гэмээр бас социалист хүмүүс байгаа. Яагаад юм байгаа юм бэ гэхлээр 1990 оны энэ өөрчлөлтийн үр дүнгээр улс төр ямар нэгэн үзэл баримтлалаас хуваагдаггүй. Тэрний үеэс энэ нийгмийг өөрчлөх үгүй юу? Энэ нийгмийг одоо хууч аваа явжсэн нам байгаа хэсэг нь байхгүй хэсэг байна гэдэг л тийм хуваагдлаар бий болчихсон. Тийм л улс төрийн хуваагдал байгаа. Одоо л хүмүүс энэ 20 жилийн үр дүнгийн дараа үнэт зүйл зарчим үзэл баримтлалаар хуваагдах хэл зарын тухай соёл үүсч эхэлж байна. Одоо нэг үгэлхэд одоо л үүсч эхэлж байна. Тийм учраас ардчилсан нам шууд аль үзэл баримталтай гэж ярихаас илүүтэйгээр одоо биднээс хувьд өмнөх улс төрийн соёлоос өөр шинэ улс төрийн соёлтой улс төрчид гарч ирч чадахгүй гэдэг яриг ярих хэрэгтэй шиг санагддаг. Миний хувьд. Мэдээж зэрэг ардчилсан нам дотор давуу маш олон боломж байна. Ардчилсан нам дотор өөрчлөлт шинжилтийн хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн бодлого хэрэгжих улс төрийн орчин байж байгаа. Нэг үгэлхэд танаа нам бол аливаа зүйлийг өөрчлөхөөс илүүтэй доктортой хадгалж үлдэх хүсэл эрмэлзэлтэй хэсэг нь олох байдаг шүү дээ. Ардчилсан нам дотор хитэрчихгүй бол өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлтэй хэсэг нь бол намуудыг жишээлбэл би бодож байна. Ардчилсан нам гэж байна те. Ер нь арчилсан бус гэж ингэж хуваагдах яг ийм шалгуур үзүүлэлт байхгүй болсон юм шүү. Яг тэр хэлж та доторх хүмүүсээр би бол нэг зүйл дээр л илүү тодорхой ярмаар санагддаг юм. Монголын улс төр хэрвээ илүү шин зарчим цэвэр бодлогын өрсөлдөөн болъё гэж бодож байгаа бол өмч хөвчлөл уул уурхайтай холбогдсон сонирхлын бүлэг бүхий улс төрийн тэр хэсгээс салах хэрэгтэй. Салж чадахгүй бол аль нам байгаас үр шалтгаалаад энэ ингээд олон юм дээр тэг болно. Аль намд байгаас үр шалтгаалаад гэж хэлж байна. Хоёрт нь хуучин хандлага. Асуудал илүү захиргааддаг. Төрийг өөрөө нь илүү нөгөө баялын их үүсвэр болгож ашигладаг. Тим арга барилтай төшмөд дээр суурилсан тийш зөв мөнгө олдог схем болоо орчиж штэ. Энэ байгууллаасаа салахгүйгээр бас улс төр цэвэршгүй байхгүй. За энэ хоёр ойлголт аль намд нь баг би үүсэхгүй байна. Танаа намд бол хоёр дахь нь бүр их байгаа. Би тэрийг ч бас яаж мэдэж байна. Энэ 20 жил зөнгөөрөө мэдээд байна. Үгүй ээ. Энэ 20 жил нөгөө төр дотор одоо зарим эсэл Монгол ард туурс намчгаа гарцсан явж байгаа. Би яг тэгвэл ингээд авилгын ч юм уу сонгон зөрчлийн ч юм уу энэ нийгмийн асуудал чинь ингээд шинжээчийг ингээд судлаа штэ. Энэ нэг 10 хэдэн жил одоо үндсэндээ 14 жил судлаа штэ. Энэ 14 жилийн явцад аль нам гэдэг бид нам гэдэг өнцгөөс нь харахгүй байна. Аль намаас үл шалтгаалаад энэ зүйлийг нөгөө өөрчлөгдөж байгаа нэм үн зүйл рүү гэхээс илүүтэйгээр өөрийнхөө хувийн эрх рүү орд байгаа боломжоо танил тал тэр хүрээндээ ашигладаг нэг юм бүтцүүд байна шүү дээ. Энэ бүтц юу болгоод хувирч байгаа гэдэг учир шалтгаанд харахаар ийм л дүр зураг харагдаж байгаа юм. Төрийн их усүрийг эсвэл өмч хувьчлал уулуурхай их усүрийг зөвхөн өөрсдийнхэн одоо чинэлэг амьдрах их усүр болгож байгаа хэсэг байна. Намын нэрээр явж байгаа нэг хэсэг байна. Нутгийн нэрээр явж байгаа хэсэг байна. Тодорхой бизнес бүлгийн нэрээр явж байгаа хэсэг байна. Зүгээр хэл тод. Энийг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ гэхээр тэдний мөнгө, тэдний эрх мэдэл нөлөө 3-аас ангид эсвэл тэрийг давах хэмжээний олон нийтийн дэмжлэгтэй байж өөрчлөн шүү дээ. Одоо гол зовлон тэн дээр л явж байна. Бас таныг яг энийг давж бас өнөөдрийн өндөрлөгт хүрсэн болов гэж боддог байхгүй. Таныг жишээлбэл нам дотроо бол бас нэг айхтар дэмжлэгтэй бас байгаа гэж үндэсний зөвлөлт хорондоо та нэг орч чадаагүй юу байсан би санаж байна. За 2008 онд анх улсын их хурлын гишүүн болоход бас хэдэн сарын дараа орж ирлээ. Яг сонгуулийн дараа бас 7 сарын дараа орж ирсэн. 7 сарын дараа бас орж ирсэн шүү дээ. Гэвтэл яг энэ үйл явц одоо бас байж лээ. Өдөр арилаагүй байж шүү. Одоо шилээ одоо сонгуул өнгөрөөд
6 сар болцсон. Мөн тангараг өргөөгүй хүмүүс байгаа даа шүү дээ. Нэг юм ингээ харалтаа. Жишээ нь Тэмүүжин ардсан нам дотор байгаагүй бол ямар байхсан бол энэ боломж нь бодит боломж байх байсан уу эсвэл мөрөөдөл байх байсан уу? Ингээ хараа л да. Тэгэхээр миний хувьд бол жишээ нь ардсан нам бол маш олон боломжийг бий болгосон тийм л орчин байгаа байхгүй. Тэнд өрсөлдөөд өөрөө ингээд яваад ороод ингээ үзэхэд бол гарч болж байна. Яг л ардсан нам ингээд фракц гэж хилдэг ч гэсэн нэрлэгддэг ч гэсэн тодорхой бүлгүүд байдаг. 100% муу гэх юм бол 100% бүгдээр муу болдог биш байхгүй тий. Нэг хэсэг нь намайг үзэн ядж яхад нөгөө хэсэг нь үгүй ээ. Энэ хүний бодол үзэл санаа энэ улс оронд хэрэгтэйгээд бас хамгаалаад дэмжиж явах бас бүлэг байж л байгаа байхгүй. Энүүгээр л одоо юу гэдэг төлөөтэй учраас нодин Германд явж байгаа нөгөө Бундестагт явж байгаад бас эдний социал демократ намын Бундестагийн гишүүнтэй бас ярилцах, хөрөлцөх боломж тавшаан гарсан байна. Тэгсэн чи тэгжсэн. Нөгөө христийн ардсан нам одоо нөгөө сөрөг хүчин шүү дээ. Нөгөө намынхаа бүлгийн хуралдааны заагаад за энд бол манай өрсөлдөгч нар хуралцдаг юм аа. Тэгээ энд өөрсдийнх нь намынхан хуралддаг юм аа л да. Энд бол манай дайснууд хуралцдаг юм аа. Тэгжээсээ нам дотор хэр олон дайсан бэ? Дайсан гэдгийг хатуугийн хэрэглэх хэр оновчтой. Би яг саяны зүгээр жишээн дээр нь гэхдээ бол мэдээж хэрэг зөрчил байна. Энэ бол амьдрал учраас байж л таараа. Гэхдээ процесс явж шít. Сонирхолтой шít. Яг л би бол өөрөө зүгээр нэг юм дээр ингээ бахархдаг. Тэрний юу гэхээр би энэ цаг төрсөндөө л бахархаж байгаа. Маш сонирхолтой үед төрсөн. Шийдэх асуудал зөндөө байна. Хийх ажил зөндөө байна. Тэ? Мэдээж хийх ажил байна гэж муудалцах хүн бас байж л таараа л та. Тэгэхдээ дэмжлэг авах хүмүүс ч зөндөө байна. Энэ бүгдийн ард харин гарсны дараа бол нөгөө аз жаргалаа мэдэрнэ. Гараагүй байхад бол зарим зовлонтой, зарим дарамттай олон юм л тохиолдох байх. Гэхдээ бидний үе бол их сонирхолтой үед амьдарч байна. Өнөөдөр ч гэсэн Баабуртай бол заахад Баабур бас нэг үг хэлж илээ л дээ. Тэр юу гэхээр ер нь бол үе үеэр л хэд юм дөө. Гэхдээ танаа үе ч бас буртаглагдсан даа л гэж байгаа байхгүй. Тэгээ нэг үг хэлэхэд бас өмнөх үеэрээсээ бид юугаар ялгаж чадж байгаа гэдэг бас гаргаж харуулж чадахгүй бол бид бол өмнөх үеийнхээ үргэлжлэл байж байгаа байхгүй. Ер нь жишээлбэл одоо улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүний албыг хавсарч хийх нь одоо зохимжтой биш байна. Хөлөө одоо сандаалчаа суугаад байна. Бид нэмдэр цайдыг бас нэг хэлж ирсэнд явдал байдаг. Ер нь зүгээр яг нэмдэр цайд шүмжэлтэй ханддаг гэсэн одоо ингээд яг энэ албыг тодорхой хугацаанд эрхлээ ингээд харж яхад ер нь мань хүнээс ер нь авахаар юм бас байна. Нөгөө талаас нь асууж. Авахаар юм байна. Би ч одоо 3-4 ярьслаандаа нэмдэр цайдыг магтчихлаа шүү дээ. Мэдээж хэрэг ер нь бол ямар нэг улсын хуульчийн сайд ямар байх ёстой вэ гэдэг дээр тодорхой зарчим дээр бол нэмдэрч бол сайд бол үнэхээр зогсож чадсан. Гэмтгэлийг төрийн талаараа гаргахгүй шүү гэдэг ч юм уу те. Дуртай хуулийг өөрийнхөө ашиг санаанд нийцүүлж те. Гуйлахгүй шүү гэдэг юм уу. Ийм зарчим барьсан үед бол тэрний үед бол үнэхээр байсан. Би бол нэмдэр сайттай бодлогод маргаж яах гэж маргадаг байсан болохоос биш. Зөвхөн хувийнхээ нөвд үзье яаж гэж бол маргаа ер нь л өрнүүлж үзээгүй л дээ. Жишээ нь бол яг өөрөө тань хэлсэн нөгөө нэг гуяа энэ сандалтай нэг гуяа энэ сандал дээр гэдэг чинь парламентын ялтыг сайжруулъя. Мөрдөн шалгах эрх мэдлийг парламент авъя гэдэг дээр болж исэн байхгүй. Өхгүй парламентыг чи шүүх, улсын хурлыг чи шүүх болох гэж байгаа мөгт нь хэлжээс өгөл дээ. Тань шиг нэг гуяа сайдын суудлаа, нэг гуяа улсын хурлын суудлал дээр сууж байгаа хүмүүсийг хянах эрх мэдэл парламент хэрэгтэй гэж. Тэгснээс тийм сайд байх ёсгүй гэж байгаа юм биш шүү дээ тэр чинь. Угаасаа би хэлдэг байсан. Манайд бол хязгаарлалт байх хэрэгтэй юм байна. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг хязгаарлалт бол туйлшрлаа. Засгийн газрын гишүүний хэдэн улсын хурлын гишүүн байх ёстой. 15 сайттай бол 5 нь 3-1 үү? Харьцаагаа. Гэхдээ дахиад зарчим ярина. Юу вэ гэхээр засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн хавсарч хийж байгаа яам сайд нь ямар алба байх юм? Бодлогын яам юм уу? Эсвэл хэрэгжүүлэх юм уу? Энийг ялгая. Бодлогын байх юм бол байж болж байна. Тэгсэн яг мөнгө зурж гарын үсгээ одоо шийддэг тий тэр яамдын сайдууд улсын хурлын гишүүн байх юм бол нөгөө санхүүгийн зөрчил болоод өөр зүйл хялт руу орохгүй нэ гэж. Би үл чинь одоо ч гэсэн тэр байр суурин дээр байдаг. Гэхдээ улсын нөхцөл байдлаас болоод сая бол босонгүй. Гэхдээ
Хэрвээ үнэхээр зориг байгаад одоо байгаа парламент тийм хууль гаргах юм бол 16 оны засгийн газраас эхлээд ийм 16 оны улсын хурлаас эхлээд ийм дөрвөөр тоглоно гэдэг дөрөв одоо баталж болно шүү дээ. Манад маш олон хуучинсаг ойлголтууд байгаа. Бидэнд таалагддаг, сонсоход таатай, гэхдээ утгаагаа олох багтаа тийм стереотип гэж ярьдаг шүү дээ, тийм хэвшүүл ойлголтууд бол маш олон байна. Тэгээ энээсээ хүртэл зоригтой салгаж чадах лидер хэрэгтэй л байна. Нэг нэг үйл. Манайхны заримдаа айдаг. Бодиттой зүйлийг хэлэхээс айдаг. Яг миний улс төрийн ирээдүйн нурч штэ ч гэдэг юм уу. Эсвэл миний үнц нь багасч штэ. Би сонгогч руугаа юу гэж очих юм бэ уцаад гэд сонгогчтой таалагдж байхын тулд худлаа ярьжсэн ч болно гэдэг бодолтой бас улс төрчид байна штэ. Ийм зүйлүүдийг өөрчлөх нэг үе хэрэгтэй л байна. Шинэ үе. За баярлалаа.